Манай хулан ээж нь бүртгүүлсэн нандаг болохоор аав нь бүртгүүлчихээ гэж санал тавьсан гэсэн шүү дээ. Яваад ирсэн чинь аав ээж хоёр нь юу гэж асууж ах юм? Өө тэгэл ходоодынхаа өгсөн арал марал шиг гэлээ. Хүмүүс амтнд ерөөсөн ходоод л гэж яриад ход орог болчихсон шүү дээ шууд ерөөсөн. Хүмүүс шууд тэгээд тоглоом шууд тэгээ явчихд юм л. Ходоод тэгэл тэ. Тэгэл хөргөн мөргөнтэй болсон тэгээ. Тий манай хөргөн гээл ингээл яа. Тий. Энтэй гэвд. Манай аав хоёр бол яг нөгөө очоод гэртээ зургнуудаа үзүүлсэн. Тэгэл энэ айл юм байсан гэж ямар хөөрхөн ямар гоё юм гэдэл тэгэл одоо хөдөөний залуутайгаа тэгээ суун үсттэй гэл. Дугаар чи хизээ гарах юм гэлөө. Тэгээ хизээ гарах юм гэл. Тэгээ дугаар гарахаас өмнө гэрийн гадаа ирж нэг харанхуй шөнөө ирж нэг цэцэг өгсөн надад. Тэгээ аав ээж унтчихсан болохоор сэвэрхэн гараад авчаад ороод ирсэн чи юун цэцэг ханаас гараад ирв. Нөгөө хөдөөний залуу маань ирээд гисэн чи яана одоо тэгээ чамайг яа гэж ийн гэдээс суух чинь энэ төр гэснээс харамлаад тах шиг байна. Одоо чамайг яа гэж ийн яг яах гээд байгаа юм болоо гэл. Аав ээжүүд бол хүлээлттэй л байгаа юм байна те. Яах гэж байгаа юм болоо. Хөөрхөн л залуу байлаа штэ гэл. Үнэхээр яах юм гэл.